За энэ мал малчны асуудал яригдчих юм. Тэгээд энэ хөдөө аж ахуйн сайд нь хайцъя. Малчны асуудал яриад шүү дээ. Би нэг тоо уншаад өгчий. Дорногов 20, Баянгор 21, Булган 22, Сүхбаатар 23, Хинти 26, Завхан 30. Ямар учиртай тоо хэлээд нэ гэж бодож байгаа юм. Энд шөндөө хасах гараацтай онжгоо аймагуудын гараацын хэмжээ. Ингээ малчтай асуудал ярьж байгаа сайд нь ч байхгүй, тэр уул уурхайн сайд нь ч байхгүй. Энэ төлөө төлш олдохгүй шүү дээ. Хөдөөгөр. Энд сайхан юм яриа суугаад байдаг. Дизель төлш олдохгүй байна. Малчтын портер бонгоны гол тижэл дизель төлш байхгүй байна. Өвс тижээлээ татаж чадахгүй байна. Хоол хүнсээ татаж чадахгүй байна. Амралтын өдөр нь хүүхдүүдэд дотор арнаас нь аваад гэртээ авцаад 2 хонуулж чадахгүй байна. 92 ч гэсэн тасарчлаа. Улаанбаатар хотод очир дугаар үүсээд эхэллээ. Суманд 1 литр 92-ийн үн шагийн үнд орцсон олдохгүй дээрээс нь 3300 төгрөгийн үнэтэй байна. Би сая тойргоор яваад ирлээ. 3500 үрдсэн юм байна тэгвэл. Гэхдээ ийм болчиход байхад тэгээд малчтай холбоотой асуудлаар малчны хууль нэмэлт өөрчлөлт оруулах хууль санаа ажлалтанд буцаага байнгаараа шийдтсэн мал малчинтай холбоотой юм ярьж байхдаа сайд нь байхгүй шүү дээ. Бид нар юугаа хийж суух юм? Ямар сэтгэл нь өвддөггүй юм? Тэр хээр гадаа отроор явж байгаа нэмгэн нойтон гэртээ түлээ түгшгүй малчид ядарч шүү дээ. Энэ Сүхбаатарын талбайд ирээд жагсахгүй болохоор нь хөдөө орон нутгаас ирж чадахгүй болохоор нь ингэж дээрлэх гэж боож байгаа юм уу? Малчин болохоор нь дээрлэх гэж байгаа юм. Энэ амьдрал нь хүнд биш шүү дээ. Тэгээд яг асуудлыг ярих болохоор байхгүй. Дийлэх нь байхгүй. Монгол улс ч одоо тэр уул уурхайн сайдын хэлснээр 2 уул уурхайн яамтай болсон гэв үсттэй. Энэ төлөө төлш яац юм? Бензин яац юм? Одоо тэг сав гэд нэг юм яриад байгаа. Тэгээ тувааны үед савтай байсан юм уу? Байхгүй л байсан шүү дээ. Бус сайдын үед энэ асуудлууд нь байгаагүй юм уу? Дайн гэд нэг юм ярьж ин лээ. 4 жил болж шна дайн чинь. Тэгээ ингээд хэрвээ малчтаа ингээд төлш бензинээр таслах гэж байгаа бол эртхэн хэлээ. Ердийн хөсгтөө бэлдээ. Тэр тэрэгний шард жингийн тэмээгийг чинь урдаа сургаж бэлдтий. Тэр машин тэрэг одоо болин эртхэн энийг хэлмээр байна. Энэ асуудлыг тоож байгаа ч хүн алга, ярьж байгаа ч хүн алга, нэг л их сайхан хүмүүс яваад их юм. Тэгэхээр малчны хуультай холбоотой, малын энд гисчүүлсэн даатгалын хуультай холбоотой юм өнөөдөр ярих гэхээр энэ хариуцсан хүмүүс нь байхгүй. Тийм учраас энэ хуулийн төсөлтэй холбоотой асуулт алга санал хэллээ.